Миний шинэ бичлэг тавтай морилно. Энэ удаа болохоор би Японд хэрхэн очисон талаар ярих боллоо. За, ер нь 2017 оны сүүлээр би ер нь гадаад улс руу гарандаа гэд юу шийдчихсэн байсан. Гэтэ яг аль улс руу вэ гэдгийг шийдээгүй байсан. Тэгээд тухайн үед болохоор мэдээжлтэл Америк юм уу, Европ юм уу аль нэгэн улс руу яг Америк юм уу, Европын орнуудын аль нэг рүү л явъя гэж боддог байсан. Тэнгүүд л яг тухайн үед аюу олон монгол хүмүүс Солонгос руу яг их гардаг. Тэгээд монголчууд амар их байдаг учраас би Солонгос руу бол ер нь явъя гэсэн бодол ерөөсөй байгаагүй. Яг хэрвээ боломжинд гарвал аялах гэж ч юм уу очисон дээр байх гэж боддог байсан. Тэгээд миний эргэн тойрны хүмүүс болохоор Японыг болохоор айгуу тийм баг Солонгосоос илүү их боломжтой давуу талтай гэж ярьжсэн. Гэтэ тэр худлаа байсан шүү, худлаа. Би бол яг тиймэрхүүг итгэсэн. Солонгосоос илүү Япон илүү боломжтой гэж итгээд тэгээд тухайд бас манай нэг гадаад найз Японд байдаг байсан. Тэгээд Японы талаар айгуу сайхан зүйлүүдийг хэлж миний толгойг эргүүлж байгаа юм л да. Тэгээд ер нь л Япон явъя гэж шийдсэн. Ер нь Японы талаар ямар ч бодлого, Японы талаар явсагч байхгүй. Анимеч үздэггүй. Ер нь тийм л байж байгаа. Гэнэ тогтсон. За, Япон явъя гэж шийдчихсэн. Япон явна гэж шийдснийхаа дараа онлайнаар Япон руу зуучилдаг газар компаниудыг хайж эхэлсэн. Тэгээд шинэ гарц тувыг олсон Facebook-ээс тэр шинэ гарц төвтэй холбоо барьж очиж уулзаад Япон хэлний сургалтанд нь бүртгүүлээд тэгээд тухайн үедээ болохоор би яг Японы Нагоя руу явна гэж шийдсэн байсан. Ягаад гэвэл байгалийн гамшиг газар хөдлөлт цунамын арай бага, тэгээ өртгийн хувьд дундаж тэгээд тийм учраас би Нагоя руу явна гэж шийдсэн байсан. Тэгээд тухайн үед сургалтынхаа дүүийн багшд би бол Нагоя руу явах сонирхолтой байгаа гэд хэлчихсэн байсан. Тэгээд тэр тухайн үед чинь цаа нэг 2-3 сар байсан санагдаж байна. Тэгээд ер нь бол явахаар болох юм бол би бол өвөл явна 10-11 сард илүү явна. Гэтэ чи тухайн үед 10-11 сар гэхэд чи Япон амар сайн сурах хэрэгтэй. Үгүй болж чадахгүй бол бараг он гараад 19 оны бараг 4 сарын элсэлтээр чи явах боломжтой гэж хэлжсэн. Тэгээд тухайн үед за ер нь бол энэ жилдээ бол явж амжихгүй байна гэж бодоод ер нь бол нэг Японы нэг хүчргүй нэг шамдас сураагүй. Тэгэл эхний 1 сарны өтөвтэй сурж агаад 2 дахь сараас нь төлбөрийн төлчихсөн байсан хэрний нэг олигтой сууж чадахгүй байсан чинь шинэ гарцын манд багш Нагоя руу чи явна гэсэн тэгээд би харин тийм Нагоя руу явна гэсэн чинь ингээ яралтаагаар хэрвээ чи 2-7 оны өдөр бичиг баримтаа бүрдүүлчих юм бол Нагоя руу ингээ явах боломжтой байна. Ингээ бичиг баримтаа бүрдүүлж хэрэг зээж чадах юм бол гэдэг. Тэгээд 2-7 оны дотор болохоор би бичиг баримтаа бүрдүүлж өгч чадсан. Тэгээ хариугаа хүлээж авах зураа надаас бусад бүх оюутнууд маань Японы хэлний сургалтандаа суугаад ижсэн. Би зөвхөн суухгүйсэн. Тухайн үед ажил тэгээд хувийн амьдрал энэ гэж ер нь жоохон завгүй байгаад тэгээд сургалтандаа нэг суухгүй байсан чинь гинэтний өдөр нэг шинэ гарцсан багш залгаал хариу чинь окей шүү чи одоо хичээлэнт номдоо суултаа хариу чинь гарчаад хаад тэгэл яана тийм гэж үгэл тухайн үед ингээл санаасургүй ингээд миний виз амар хурдан гарцсан хариу чи окей шүү гэдэг. Яг тэр яг виз гэхээс илүү нөгөө нэг Японд амьдрах хэрэг шар уудсанд нэгж гарсан. Хэлний бэлтгэлд явах боломжтой. Тэгээд тэр шар уудсанд гарсан учраас би ингээ яралтай төлбөрөө төлөх хэрэгтэй болсон. Тэгээд төлбөрөө төлсөн. Эхний жилийн төлбөр болон тухайн оюутны байрын 6 сарын оюутны байранд амьдрах төлбөрийг гээд аль алийг төлж байгаа юм л да. Тэгээд онгоцны билет бүх юмаа захиалаад тэгэл явсан. Японд тэгэл зөвхөн нэрэл хэлж чаддаг хүн ирж байла. Ер нь ямар нэг улс руу явахдаа бол хэлийн сайн сурчаад гэхээс болж игэл сурчаад очисон дээр хэрэг боломжгүй бол тэгээд ядаж нэг дүртэй болоод очисон дээр юм байлээ шүү. Тэгээд Япон
тэр шар утас нь гараад түүний дараа дахиж тэр шар утас аваад Японы элчин сайдын яамд очиод тэгээд дахиж яг тэр шар утасаар виза мэдүүлээд авдаг юм байлээ. Тэгээд Японд ирсэн. Ерөнхийдөө амар хурдан шийдсэн гэсэн. Би чинь тухайн үед 3 сард байсан. Биш ээ 4 сард байсан санагдчихэв. Тэгээд миний виз гарчингууд 7 сарын элсэлтээс одоо нэгсэндээ Японд ч нэг Монголд 9 сарын 1-нд хичээл эхэлдэг бол Японд 4 сарын 1-нд ерөнхийдөө хичээл нь эхэлдэг гэсэн үг. Тэгээд хаврын хичээл явж байгаа зуны амралт гэж болдог. Нэг 7 сараас яг нэг 6-7 сарын хооронд гэсэн үг байхгүй юу. Тэнгүүд л тэр 6-7 сарын амралт хоорондох амралтны дараа одоо би одоо 7 сард орж ирж байгаа гэсэн. Нэгсэндээ 4 сард эхэлсэн байгаа ангийн одоо 4 сард эхэлсэн байгаа сургалтын яг 7 сар гэхээр 3 сар хугацаарч байгаа. Тэгсэнэ би Япон хэл байхгүй. Тэгээ надтай айгүй олон манай тэр Япон хэлний сургалт болохоор Таиландууд яг надтай нэг өдөр зэрэг онгоцноос буугаад очижсэн. Тухайд би ганцаараа Монгол оюутан маш олон Таиланд оюутан 7 сард эхлээ. Тэгээд хамгийн доотлын одоо ABC гэдэг ингээд хамгийн одоо симпай мундаг анги A болол ABC гэдэг. Би бол H классын оюутан байсан байхгүй юу. Тухайн үед миний Япон таг муу байсан. Тэгээ багш нь шалгаал миний левелийг шалгаал угаасаа хамгийн мяа ангид нь л оруулж хамгийн доотлын ангид нь. Тэгэл тухайн үед ханз манзаа ойлгохгүй сургууль дээр ингээл жоо асуудал ингээл ханзаач ойлгохгүй эсвэл Японаас ойлгохгүй байнгут намайг хизээч ядаггүй миний нэрээр ингээд дуудаж чи ингэж алдаа гаргалаа маргалаа гэдэг ч юм эсвэл ингээд бусад оюутнуудад ингээд энэ охин ингэчлээ гэхээсээ илүү энэ Монгол охин гэж ярьдаг байсан байхгүй. Тэгэл яг тухайн үед за би бол одоо ерөөсөө дебра биш зүгээр Монгол юм байна гэдгийг ойлгоол. Заастаа Монгол хүний нүүр царай л болж байгаа юм одоо энэ хань гэдгийг тэрийгээ тэгж амарсан ойлгож аваал. Тэгэл Япон бол амар сурсан. Эхний жилдээ бол оройд суугаал ханзаавчаал айгуу сайн ер нь бол тэгээд айгуу сайн сурсан гэж боддог. Айгуу сайн сурсан гэж боддог гэсэн миний хэлний төвшин бол бүр тийм амар өндөр бол биш яг N3 гэдэг юутай төвшөнтэй. Түүний дараагийн N2-д нь болохоор 2 удаа өгөөд унсан. 90 тесттэй юм дээр 88-аар унжила. Гэтэ яг тэгээд дахиж яахгүй гэдэл бүр шантрал хайсан л да. Тэгээд Японд очиж хэлний бэлтгэлээ дуусгачаад цаашаа өргөжлүүлэхтэй болохоор би өргөжлүүлэх амьдралынхаа яг тэр гараан дээр би алдаа гаргасан гэж боддог байхгүй юу. Яагаад тэгэхээр хэлний бэлтгэлээ төгсчөөд өргөжлүүлээд би хэрвээ коллеж ч юм уу эсвэл тухайн үед бүр амар сайн Япон хэлээ аягүй сайн сураад мастерд орох ч юм уу эсвэл коллежид орсон хамгийн давуу дээр сонголт байсан байгаа байхгүй одоо бодоход. Яагаад тэгэхээр тухайн үед би Монголдо дээд сургуульд төгсчихсөн учраас энд дахиж сураад яах юм бэ? Зүгээр шууд ажиллая гэж бодвол тэгээ нэг 2 3 газар ажлын ажиллага өгөөл тэгээ нэг газар нь тэнцсэн. Тэгээ ажилд ороход бүр ингээ бэлэн болцсон. Ингээ наашаа ингээ хайр өмөр гойлээд ингээ юу яана сургууль чинь төгсөөр бид чи мэдүүлээд ингээ яана ажилдаа авнаа гэл ингээл ярьж байгаа байхгүй. Тэгэл би чи ажилд орцсон өстой ашигудэ гэл. Тэгээ би ганцхан газарт ингээ ажилт ингээд окей болчоод тэгээ би юу н ганцхан газарт найдаад юу н хэрэггүй байсан юм бэлээ. Амар олон газар ингээ шалгалт өгдөг ч юм уу. Бус нэг сургуульд юмыг авч төг болсон шалгалт өгөөд үзэх хэрэгтэй л байсан юм бэ нэлээ. Тэгээд тэр газараа ингээ тэнцсэн байж агаад тэгсэн чинь яг намайг нөгөө нэг 19 оны яг тэр хавар намайг хэлний бэлтгэлээ төгсдөг жил ковид гараад корона болоод тэгээ намайг ажилд авсан газар чинь юу намайг ажилд авах битгээл ажлын цомгтгал энэ төр болоод тэгээ надад бүр ингээд уучлаарай ингээд виз чи мэдүүлэх боломжгүй ажилд авах боломжгүй байна гээл. Тэгээл ингээд би станээр айгүйх ах махасаа хүртэл ингээд үрзэл тавиал аваад хөрөд ирчихсэн байхад дараачийн ажил нь ингээд тодорхойгүй болсон. Тэгээ би ингээд сургуульчгүй ажилчгүй ингээд дээшээ тэнгэр холдоош газар хатаа болж байгаа байхгүй. Тэгээ ковидос болоо карантин эхлээд юунд цагийн ажил байхгүй. Би тухайн үед нөө хурмын оронд ажилладаг байсан байхгүй юу. Тэгээ юу ковид үеэр хурмын идэх хүн байхгүй штэ мэдээж. Тэгэл дээшээ тэнгэр холдоош газар хатаа болол тэгэл яхаа мэдгүй байжсэн чинь харин Япон болохоор давуу талтай бусад улс орныг бодвол яхаа бусад улс оронд байсан зөндөө олон монголчууд нутаг бутсан. Харин Японд байсан миний хувьд давуу тал нь болохоор ингээд 6 сарын хугацаатай Токудей Кацудо гэдэг ингээд коронагийн виз өгчээсэн байхгүй юу.
Тэгээ тэр үеэс нь болохоор давуу талтай яг оюутан шиг ингээд 7-28 цагийн ажил хийх боломжтой. Тэгээд ажил хайх боломжтой. Тэгээ би ажил хаянга 28 цагийн ажлаа хийгээд 6 сарын визийг бол 2 удаа сонгуулсан. Тухайн үедээ би ингээд компанид ажилд орох гэж үзсэн. Гэтэ тухайн компани болохоор манай нэг найзын танилаар ингээд community дэлгүүрт family market дэлгүүрт ажилд орж байгаа байхгүй юу. Тэр ковид үеэр. Тэгэл ажилд ороод тэгэл яах гэсэн чинь ямар ч цалингүй тэгээд ихэндээ эхлүүлж байгаа. Тэгээ ковид үед ажилгүй учраас тэрийг маань ингээд далимдуулаад тэр компаниг эзэн хятад хүнж байсан. Тэгэл намайг эхний удаад ингээд цалингуу дагалдж жагаад ингээд амар сайн компанийн ажлыг сайн сурчих юм бол ингээд цалинтай ажиллаж болно гэл. Тэнгүүд би шинэ ганц 2 өдөр ажиллаж чаал. Тэгэл Японд өөр газар ажиллаж байхдаа нэг туршилтын хугацаанд ч гэсэн цалинтай байдаг болохоор тэр нь ингээд надад нэг л хугацаа алдаад байгаа юм шиг өөр газар шууд ороод цалин аваад ингээд ажиллаж хамаагүй дээр санагдаад. Тэгж байхдаа би бол хизээч хийхгүй гэж бодож исэн ажлаа эхлүүлсэн. Тэр нь болохоор Kaigo. Энэ асархуйн чиглэлээр ажил эхлүүлээд эхэндээ бол цагийн ажиллаар ажиллаж байсан. Эхний 1-6 сар цагийн ажиллаар ажиллаад тэгээд 2 удаа би чинь 2 удаа юугаа сонгуулж чана. Токудекацад 6 сараар 2 удаа сонгуул 3 удаа баг сонгуулсан юм байна. Тэгээд тухайн үед би асархуйн чиглэлээр яг тэр хөгчдийн эмнэлэгт ажиллаж агаад тэгсэн чинь тухайн газар болохоор би айгу таалагдсан юм шиг байгаа. Өө чи ингээ манад ингээ 28 цаг хэрж бөөсөө яг 3 өдөр 8 цагаар бүтнээр ажилдаг. Тийм байсан чинь надад санал тавиад юу яах вэ? Чи манад ингээ бүтэн цагаар ингээ ажилд орох уу? Чи ийм докудэгийн нөө гэдэг виз өгөхгүй тусгай ур чадвар виз. Тэгээд тэр визийг болохоор манайх ингээ чамд мэдүүлж өгөх боломжтой. Хэрвээ чи ингээ тусгай ур чадварын юуны асархан чиглэлийн шалгалтыг өгөөд тэнцчих юм бол бид нар ингээ чамайг батлан дагаад виз чинь гараад өгөх боломжтой гэсэн саналыг тавьсан. Тэнгүүд л би юу ч гэсэн шалгалтын нөгөөд үзье. Хэцүү байх нь уу, яах нь уу, чадах нь уу гэдэг. Тэр шалгалтын төгсөн чинь маш амархан байсан. Угаасаа бүгдээр ойлгомжтой энгийн хэлбэр Япон хэлнүүд байсан. Тэгээ шалгалтанд нь тэнцээ. Тэгээд тэр докудэгийн буюу тусгай ур чадварын визээр тухайн компанид жинхлээд ингээ бүтэн цагаар ажиллаж эхлээд тэгээ удаачгүй тухайн компанийхаа бас дотор байранд нарай хямд сарын 2,000-аар амьдарч эхэлсэн. Ерөнхийдөө энэ насрагын чиглэлээр 3 жил ажиллаад тэгээд түүнийг одоо болохоор энэ ажлаасаа гараад бүр одоо Францд ирсэн байгаа. Тэгээд тухайн үед би Японыг өөрийнхөө миний 2 дахь их орн гэж боддог байсан. Яагаад тэгэхээр ингээд хичээлээ одоо Японы хэлний сургуулаа төгсчөөд юу юучгүй одоо байгаад байгаа штэ. Ажиллаж байхгүй, хичээлж байхгүй, сургуульч ажил хичээл сургууль авахгүй, бүр цагийн ажиллаж байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээд энэ зөвхөн асархуйн чиглэлийн ажилд олдоод тэгээд дараад нь яг үе надад гой бүтэн цагийн ажил санал болгоод ингээд амьдрах байраар хангаад айгуу гой таатай ингээд надад санагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ бас энэ асархуйн чиглэлийн ажил бол амар хүнд ажил. Ер нь бол яг би бол Японд байх үедээ болохоор ингээд ямар ч гарцгүй ингээд ковидоос болоод ямар ч гарцгүй болсон учраас одоо яг энэ сонголтыг хийгээд энэ ажлыг хийж эхэлж байгаа байхгүй юу. Хэрвээ надад сонголт байсан өөр ажлууд хийх боломжтой байсан бол мэдээж өмнө тэнцсэн байсан ажилдаа орох л байсан. Тэгэд яг Японд ирсэндээ бол хизээч харамсдаггүй зөндөө олон зүйлдээ миний нүдийг нээж өгсөн. Тэгээ би хизээч Японоор ярина гэж боддог байсан бол ярьдаг бүр амар мундаг биш гэсэндээ яриад ингээд Япон хэл соёлыг сураад Япон найзуудтай гадаад найзуудтай болсон. Ер нь бол Японд бол айгүйх баярлалтай ингээд бусад орн шиг ингээд одоо юу юучгүй байлаа гэд ингээд хөөж гаргачаагүй ковидын визгээ 6 сараар өгчээсэн. Тэрэнд амар баярлж исэн. Тэгээд бас Абегийн 10 ман гэл үдий одоо 100,000 йен ерөнхийдөө Япон гадаадгүй бүх хэрэгдэд өгчээсэн. Эдгээр бүх тусламжууд нь тухайн үед бол надад бол амар илэгтэй нөөлөгтэй яг нэг тийм 2 дахь их орн шиг мэдрэмжийг төрүүлдэг байсан. Тэг бүр цаашдаа ирээдүйд ч удаан хугацаанд амьдрна гэж боддог байсан. Яг асархан чиглэлээр ажиллаад ингээд байхад бол амар хэцүү хөвшин хүмүүсийг асарна гэдэг бол тийм нэг зөнөрч
өвдсөн өвчтэй тийм хүмүүс маш олон. Тэгээд би ихтэй анх тэр асархан ажлыг эхлүүлж байхдаа шоконд орж исэн. Яагаад тэгэхээр би хөгшин хүн л асарна гэж ойлгож очсон. Тэгсэн чинь тэд нэг яг надад бол анхны стикүүгээр болохоор мэдрэл муутай галзуу солиод хүмүүс шиг харагдсан. Эдгээр намайг худлаа хэлээд галзуу хэмлэгт ажилд оруулчлаа л гэсэн бодол баг төрүүлэхээр заяа бүр ингээд амар мэдрэл муутай юу хэлж ярьж байгаагаа ойлгохгүй заяа. Ингээд зарим толгоо молгоогоо нүддэгч гэх юм уу. Ер нь л амар хэцүү дүр зураг өгцөн. Тэгээ ер нь энэ хөвчлөгийг үзэж байгаа. Тэгээд Япон явъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол тусгай ур чадвар виз болон судлаач оюутан болон гэрээний ажилтан гэсэн юунуудаар бол битгий зэвштгэхээрээ ер нь бол ажлын боол болно гэсэн үг. Хувийн амьдрал ер нь бол байхгүй болт юм дөө.